Яг манайхан өчийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг Хэнд ч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинхэн дугаар ийхүү эхэлж байна. За өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 25-ны 5 гаригийн үдэш Улаанбаатар хотод яг одоо өчийн 22 цаг 11 минут болсон байна. Мэдээж одоо нэвтрүүлэг маань насны хязгаартай гэдгийг манай сонсогчд маань одоо мэдээд эхэлсэн шүү дээ. Тэгэхээр нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд байх юм бол сувгаа салахыг зөвлөж байгаа шүү. Өнөөдөр унтлагынхаа өрөөний гэрлийг бүдгэрүүлж байгаад насанд хүрэгчдэд тохиолддог тулгамдсан асуудлуудын талаар ярилцах болно. За тэгээд энэ нэвтрүүлгийн хүрээнд холбогдож орж ирсэн хүмүүстэй хөтлөгч миний биеийн нэгэн зөвлөгөө өгөхгүй, харин таны сайн сонсогч болж сайн ярилцагч байхыг хичээнэ гэдгийг амлая. Мөн холбогдож байгаа бүх хүмүүс маань ч гэсэн хин нэгэн зөвлөгөө өгөхгүйгээр өөр тулгамдаад байгаа одоо насанд хүрэгчдийн асуудлуудын талаар ярилцаараа гэж уриалъя. За тэгээд энэ одоо сонсогчоос маань ирсэн захиа байгаа байхгүй юу? Би яг нэг юм энэ талаар ярихгүй юм бах та. Яагаад энийг хүмүүс дурсахгүй байна? Яагаад энэ дээр захиа ярихгүй байна гэл амар ингэ бодчихсэн сэдв яг ороод ирсэн. Тэгэд үүний дагуу захиа хүрээдэрлээ. Тэгэд өнөөдөр би энэ ирсэн захиаг нь уншичаад энэ сте янзын сэдв гэж бодсон байхгүй. Тэгэхээр энэ үнэхээр лаг сэдв. За захиагаар эхэлнэ. Тэгээд захиагаа сонсцоогоод бүгдээрээ цаашаага энэ талаараа яриад ер нь өөрийн чинь үзэл бодол ямар байна, энэ хүнтэй санал нийлэх үү, зөрөлдөх үү гэд одоо энэ талаараа хоорондоо бусадтайгаа хуваалцаад бичнэ. Лайв үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн орж ирээд сэтгэлээ сайхан бичээрэй заяа. Одоо ичиж заах юм байдгүй цаг шүү дээ тий. Тэгэхээр манай унтлагын өрөөний маань сайхнууд манай үнэхээр сүлээд үнэхээр мундаг байгаа, маш олоолаа байгаа. Тэгээд маш гоё эрэг инээдтэй зүйл их бичиж орж ирж байгаа болохоор надад ч гэсэн бас та нартай ингээд хамтраад хөтлөөд нэвтрүүлгээ хүргэх гээд бас үнэхээр урамтай байгаа шүү манайхаа. За захианаас нь хүргэе. Сайн байна уу? Миний мэйлийг авах өдрийн мэндий. Би одоо 30 гарч яваа залуу. Надад нэг асуудал байдаг. Миний асуудал ч гэх юм уу, өөр хүмүүсийн ч асуудал гэх юм уу, сайн хэлж мэдэхгүй байна л да. Би эмэгтэй хүний эмзэг хэсгийн үсэнд үнэхээр дургу. Бараг травматай шахав. Яагаад гэвэл 20 хэдтэй байхдаа олон бүсгүйтэй уулзж байлаа. Тэдний эмзэг хэсгийн үсний ариун цэврийн асуудал хоорондоо ижилгүй, өөр байсан. Зарим нь үсрэхэг, зарим нь үсгүй, зарим нь авчихсан ч ургаж байгаад гэд янз бүр л байлаа л та. Харин нэг удаа нэг хөөрхөн бүсгүйтэй хэсэг болтсон юм. Үнэхээр таалагдж байсан болохоор би ч сэтгэлээ дэвсэнгүйсээр л чадлаараа найрсаар л өөрийн болгосон доо. Тэгээд бидний оргил үерж хотын төвийн тансаг буудал орлоо. Эхэндээ бүх юм сайхан байсан. Би тэр үед энэ шүнэл би өөрийгөө бүрэн баталж бүх ур чадвараа гаргаж энэ бүсгүйг бүрмөсөн өөрийн болгох юм шүү гэж бодон бэлтгэлтэй байсан. Эхний ээлжинд мэдээж оршил хэсэг, энэ хэсгийг төгс болгох нь миний хамгийн ихний зорилго байлаа. Энэ өдөрт хэд хоног бэлдсэн болохоор биеийн ариун цэвэр эмзэг хэсгийнхээ үс гээд хэрэгтэй бүх бэлтгэлийг хийсэн байлаа. За тэгээд ингээд эхлээд үдшийг романтик эхлүүлж бүдэг гэрэлд намуухан хөгжмийн аянд хэсэг дарс шимэн зөөлөн ярилцаж суулаа. Дараа нь түүн рүү ойртож зөөлөн үнсэж эхэлснээр тэр үдшийн оргил хэсэг эхэлсэн. Түүний хувцсыг багаар тайлан доошосоор яг нөгөө эмзэг хэсэгт нэрв. Одоо л ур чадвараа гаргая гэсэн юу вэ? Бараг л ширэнгэн ой. За яад ингээд ур чадвараа гаргаж эхэлтэл нэг л шорвог бас амруу маш их хөөс орж байсан нь үнэхээр тавгүй байлаа. За өнгөрсөн гэд байдаг чадлаараа төгс орчлоо хийчгээд үндсэн дотн харилцаанд орох боллоо. Буцаад түүний урал дээр үнссэн миний аманд байгаа тэрний үс бараг тэрний өөрийнх нь аманд ороод байгаа юм уу хайшин. Тэгсэн тэрнээсээ өөрөө шижиглээд ярвааснаа үнсгээ болж энэ юу вэ? Би ч хүүе наадах чиний үс штэ гэж орилмоор байсан ч даанч хөөхөн охин байсан л та. Тэр дотн харилцааны дараач аманд минь үс байсаар байсан. Би шууд ариун цэврийн өрөө орж усанд ороод амаа бүр 3 удаа аваасан гэж боддоо.
Тухайн үедээ тиссэн ч дараа нь шүдэ угааж байхдаа бодоход үнэхээр сэжгийн санагдаад бараг огиж байсан. Би гарч ирээ шууд хаяач гэсэн вакс центрт орж ил да гэд хэлсэн. Нөгөө бүсг уурлаад явчихж илээ. Тэр цагаас хойш тэр бүсгүүдэд дахиж уулзаагүй. Би ч эмэгтэй хүний эмзэг хэсгийн ус харахаараа юун дур хүсэл харин ч огчих гэдэг болсон доо. Болдог бол эмэгтэй хүнтэй болцохоос өмнө ваксанд ордог хэсгийг нь асуучмар санагддаг. Дааж болохгүй ахaltaа бүтүүлэгч юм шиг. Гэхдээ над чиг юм хүмүүс хэрэг байдгийн бол за хэлээрэй гэсэн байна. За манайхан сонсогчдоо тийм ээ мөн лайв үзэж байгаа манай унтлагын өрөөнийхэн маань яг энэ талаараа одоо юу гэж бодож гин чатаараа шууд хэрвээ лайв үзэж байгаа бол комментээр шууд ингээд комментээ бичээрэй заяа. Би бас ингээд та нарын комментиг уншаад бас кайф аваад ингээд та нартайгаа хамт байх ч бас гоё эдэн штэ. Одоо ингээд бүгдээрээ шууд нэвтрүүлгийн эфирийн утсыг нээж байна. Хэрвээ та Улаанбаатараас хотгож байгаа Монголоос холбогдож байгаа бол 77 77 38 83 гадаадаас бол 77 77 88 30 гэсэн дугаараар нээлттэй байгаа шүү. За би өөрийнхөө байр суурийг хэлчихье. Юм л бол би өөр дээр ярьсаар гадна сүултээ муу нэр зүглээ гэдэг шиг. Би болвол яахаар одоо энэ үс гэж яриад байна штэ. Угаасаа л энэ хүний ирүүлсэн захаан яг юм байгаа байхгүй юу? Энэ бол ваксанд ордоггүй юу л гэсэн нэг юм хоёр туйлын юм яриад байна л да. Юу гэж бодчих юм манайхаа? Би ерөнхийдөө эрэгтэйч бай, эмэгтэйч бай. За ялангуяа эмэгтэй хүн цэвэр гоё юм ваксанд орсон байх надад үнэхээр гоё санагддаг. Үнэхээр гоё санагддаг шүү. Цэвэрхэн штэ тэр чинь. Тэгэд яг ингээд нэг тийм одоо нэг юу гэх юм бэ? Ваксанд орчоод нэг хэсэг байгаад нэг хэд хоногийн дараа ингээ бас нэг юм өсөл юм чи одоо сахал шиг эрэгтэй хүн шиг ингээл буцаал ургана штэ. Тэгэхээр нэг юм ширүүн болчдөг. Дээрэс нь өөрт ч тухгүй санагддаг. Бас нөгөө нэг одоо хамтрагчд маань ч гэсэн айгу тухгүй байдаг болов гэдэг тийм бодлыг уусаа салхайцсан. Тэгэхээр би бол угаасаа байнгын ваксанд эмэгтэй хүмүүс маань орж явах юм бол гоё юм шиг санагдаж байна. Тэгээд бас эрэгтэй хүн ч гэсэн тий. Заавал эмэгтэй хүн гэдэл дэлтгүү. Эрэгтэй хүн ч гэсэн зүйлийг айгу тийм энэ тал дээр айгу мэдлэгтэй боловсон гоё цэмцгэр айгу цэвэрхэн болоод байна шүү дээ. Тэгэхээр эрчүүдээ та нар ч гэсэн бас заавал ингээд ичид санаа зовоо салаан болон орж чаддгүй юм бол гэрийнхээ нөхцлөөр те сахлын татвар уух шүү дээ. Сайхан татчаал шэйв хийн гэж ярьдаг те. Тэргээ ингээд янзлаа л тэгэл болоо. Тэр чин гоё ихгүй юу? Надад л тэгж санагдчих байна. Манайхан юу гэж бодцгааж байна. За орж байх хэрэгтэй аль аль нь гэж байна. Тийм шүү, зөв шүү. Ер нь бүгдээрээ л орж зуршээ хөдөлгөөн нээсэн байхгүй юу? Хөдөлгөөн нээсэн тий. За хөдөлгөөний ахлагчаар гэдэг шиг. Гэхдээ ер нь дотн харьцаанд орно гэдэг чинь маш их одоо юу гэх юм бэ? Соёл байгаа юм л да. Тий. Зүгээр л нэг дураа хүрхээрээ хүнтэй унтчаал ч юм уу те ойртчаал дургу хүрхээрээ нэг тийм энд чинь ариун цэвэр те соёл тэр одоо юу л гэдгийг бүхий л зүйл нэг дор ингээд цогцолсон амар том урлаг байгаа байхгүй. Тэгэхээр болж игэл цэвэр цэмцгэр бай. Эмэгтэйчүүдээ эрэгтэйчүүдээ тэрсхийн одоо өснөөс нь жоохон анхаарал тавьж үл илүү гоё гэж санагдаж байна. За тэгснэ тэр хэсэг нь ингээл айгу гоё хэрнээ суг могондоо өстэй эмэгтэйчүүд бас жоохон эвгүүн харагддаг шүү. Тэгэхээр болж игэл нэг бикини дороод ч юм уу те сугны ваксанд ороход чинь нийлээл нэг чаастаа нэг 50-60 мянга л гэдэг штэ гэхгүй. За тэгээд үнэхээр хаана ямар газар үнэхээр гоё цэвэрхэн хэрнээ зөөлхөн гартаа хүмүүс байдгүй гэдгийг надаас бас хувь чадраа орж ирээд шипи авч болно шүү. Би энэ салгаанд ч юм уу энэ хүмүүс айгуу гоё цэвэрхэн цэмгэр хийж өгдөг шүү өнтергээ би заагаад өгчөж болж гин. Яа болохгүй гэж би энэ гоё шипигээ мэдчих чадах юм хаваалцал та тийм ээ. За гадаа хэр гоё байна. Манай сонсогчд маань хаасайгүй сонсож байгаа л да. Монголын 21 аймаг дэлхийн 169 оронд шууд нэвтрүүлэг маань цацагддаг байгаа. Тэгэхээр яг сонсож байгаа цэгээс за би Улаанбаатараас би Архангаагаас гэдэг юм уу те Дүүрэг хороо хот аймаг улс орноо бичээд ороод ирээрээ бас урамтай байдаг юм аа. За цэвэрхэн л байсан дээр шүү дээ гэж байна. Үнэн. Ядаж шорог болтол нь битгий явалдаа хичнээн хүмүүс ихтэй байсан ч гэсэн гинэ. Гэхдээ нэг ийм
хиллэг байгаад идэхтэй Монголд за хүзүүн шарууг л доошлоод хэрэггүй гэдэг. Энэ залуу оршлон хаан шууд доороос л эхэлсэн юм билгүй тэгэхгүй юу. Гэтэ ер нь тест гэдэг шиг одоо юу гэдгүүлээ тестлж үзье гэх юм бол магадгүй хүзүүнээс эхэлдэг ч юм уу. Тэгээд тэр хэсэг нь тэгэл юуг байх юм бол тийм биш дээ залуучуудаа гэх. За тэгээд манай эфирийн утаснууд маань нэгдсэн байна. Тэгээд Монголоос бол 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдож байгаа л 77 77 88 30 гэсэн дугаараар яг одоо нийлэлтэй байна. Тэгээд та юусоо залгахтаа санаа зовлтгүй яадаг бол дуугийн шууд өөрчилчихөж байгаа. Тэгээд дээрэс нь утасных нь дугаарыг нь хинт ч зарлахгүй учраас чөлөөтгөр өөрийгөө илэрхийлэрэй. За эхнийхээ сонсогчийг авъя. Эмжил радио. Алло. Байна Эмжил радио. Арай минь. Танаханд. За баярлалаа. За ерөөдөө сэтгэл ойлгосон. Нэг юм яриа. За бинийх гоё ноата болоо. За. Айгуу гоё. Би зөөр ерөн зөөр тарай бүх юмараа гоё. Ааха. Тэ надаас нэг 18 дүү. За одоо ч уулздаг л да. Тэгээд тэр маань хөдөөнийх хотод найз бандтайгаа амьдарч байгаа. Тэгээд надтай танилцсанаас тэр найз бандтайгаа салсан байхгүй юу? Оо за тэгэхээр та өөрөө бол амар скилтэй явах нь шүү дээ. Тэгээд надад би ч бас тэрэнд юм гайгүй. Ааха. За. Тэгээд тэрийг нэг өдөр тэр маань нийтийн байранд байдаг л да. Ааха. Тэр нэг өдөр усанд орж байгааг нь харлаа. За. Би тэрс одоо 3 жил болж байгаа. Тэгээ хамгийн сонин усанд орохдоо манай хөдөөний зарим бүсгүүчүүд тийм байд юм уу? Эсвэл манай тэр тийм юм уу мэдэхгүй. Усанд орохдоо айгу буруу ороод ирсэн. Буруу орно гэж ямар юм байдгийг. Эхлээд төмпөнд орж зогсож байгаа. Эхлээд дээрээсээ бие угаагаад ингээд тэгээд хамгийн сүүлд нь суужаад өтрийгээ угаагаад байгаа байхгүй юу? За. Нөгөө усандаа даваа усандаа гэсэн үг шүү дээ. Хэрэгтэй байна. Тэгээ би хараад гайхаад бүр хүү чи яаж аваад байгаа юм бэ? Наадах чи энэ ариу нанд ихтэй ингэж болохгүй шүү дээ. Наадахаа юу яагаад хамгийн ихэд наадахаа угаагаад дараа нь тэр би хаагаа угаалдаа ус мусаар ингээд зайлтаа гэж тэрийг ингэж бүр хэлж өгчээ. За. Тэгээд манай тэр найз охины болохоор баг ус байхгүй. За. Баг гэж үгүй өөрийнхөө хаалгадтэй. Тийм үү? Яагаад гэвэл эмэгтэй хүн өстэй байвал яг жинхэнэ эмэгтэй хүн шиг санагддаг. Ааха. Өсгүй байхаар нэг жоохон хүчиг юм шиг нэг гүйц боловсроогүй юм шиг нэг тийм санагддаг. Эмэгтэй хүн сугандаа өстэй байхад муухай гэж зарим дэгдэг. Надад бол сугандаа өстэй байвал хахаас хэрэг үздэг. Онгон дагшнараа байж бол гоё юм уу? Тэрний суганд ийм өсөө чи нөгөөдөгт нь ямар өсөөгаа гэж төсөөлдөг. Оо тийм үү? Тантана. За. Тэгвэл тэгж боддоо шүү дээ аюу гоё. Сугандаа өстэй эмэгтэй хүн цаанаа гоё харагддаг. Тэгээд доотхных нь өсмөс бүр амар байгаа ахтаа гэж төсөөлдөг шүү дээ. Төсөөлж бодож бодоо тий. Тий шууд нүцгнэр төсөөлж бодоод энийх ийм байгаа ахтаа гоё байгаа ахтаа гэж. Тий тэгж боддог. Эмэгтэй сугандаа өстэй эмэгтэй зарим нь хичээд байдаг шүү дээ. Надад бол гоё харагддаг. Зарим эмэгтэй бас санал нэг байгаа хоо. Би бас наа талаар чинь сонсч л байсан л да. Зарим эрэгтэй найзууд ч юм уу, эмэгтэй найзуудаас ингээд сонсч сонсохоор дуртай хүн байна, дургүй хүн байна шүү дээ, тий? Тэгэхээр өөрсдийн л онцлог юм шиг. Нэг дууд юм дуртай байна гэж тал нь дуртай, тал нь дургүй байдаг шүү дээ. Ааха. За тэгвэл яг энэ одоо ирсэн захидлын дагуу ингээд сонсохоор ийм эмэгтэй байж ивэл одоо тэгээд өөрт чинь бол үнэхээр таалагдах нь шүү дээ, тий? Тий, надад бол өстэй гоё харагддаг шүү дээ. Яагаад ч би ер нь тийм гоё өсмөстэй ихтэй хагаар бас амар зэрэг хөдөлдөг шүү дээ. Өсгөө хахаар нэг тийм жоохон хөвч санагдаад тийм аа. За тэгвэл өөрөөс нэг юм бас. Эмэгтэйчүүд нэг ингэдэг да. Хилүү мэлүү нөгөө бэлгийн уруулаа устгээ тэрнээсээ ичээд байдаг шүү дээ. За. Надад бол бүр урт багцсан маа гоё. Яагаад гэвэл жинхэнэ эмэгтэй хүн шиг санагддаг. Нөө дорвоцсон гэж ярьдаг уу? Тийм, дарваагаад одоо хар мар өнгөтэй болцсон ч юм уу тиймэрхүү байдаг да. Ааха. Тийм юу харахаар жинхэнэ эмэгтэй хүн шиг санагддаг шүү дээ.
Бас их сонин бас Тэгээ өөр. манай эхнэрийнх болохоор зүгээр зурцсан юм шиг яга морол гэдэг юм баг байхгүй. За. Тэгээ манай эхнэр чинь цайрдаг байхгүй. Хайшин тэгээд тэрнээс нь болоод манай нуа болцсон юм нуугийнх болохоор юу бараа хар. Тэгэхээр бас тэгээд манай нуа болохоор ерөөсө секс мекс бүх талаараа надад миний хүссэн бүгдийг өгч чаддаг. Бас намайг хайрладаг, намайг тэрж унтдаг. За тэгэхээр өөрийн чинь хувьд болохоор нэг тийм онгон дагшин юм зэрлэгдүү өснөөстэй. Тэгээд бас нэг хар бараан зүсмийн байвал зүгээр юм байна шүү дээ, тийм ээ. Тийм эмгтээчүүдтэй ихэд ер нь гоё нөхрөө тэрж унтж байгаараа, хайрлаж байгаараа. Тийм яг тийм тийм хүсдэг юм биш. Манай эхнэр бол намайг тэрж унтдаггүй байхгүй юу? За. Тэрдгөө хайрладаггүй. Тэгээ нуа болохоор миний хүсээд байдаг бүгдийг өгдөг байхгүй. Эхнэр минийхээ хөхтөд шижгэлдэг бол нуа шууд хөхтөг. Эхнэр угаа мугаа гэдэг бол нуа бол шууд угаа мугаа гэхгүй шууд хөхтөг. За дүүл ойлгож байна. За өөрөөс нь юм асуу. Нэг тийм явж байлаа. Найз хөхөн болохоор шууд хөхтөг. Хаяа уулдаг хөхөн болохоор бас нэг альцаад хөхтөг. Эхнэр болохоор зүгээр шууд сэтлээ цаашаа явдаг гэдэг тийм шок зураг явж байна. Тэр ихтэй яг үний юм шиг үлээ. За өөрөөс чинь юм асуу. За хоёлаа болохоор ингээл эхнэрийг чинь ярьчлаа, нугааг чинь ярьчлаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр одоо өөрийн чинь эмзэг хэсгийн одоо тэр чинь бас ингээд үстэй юу үсгүй юу өөрөө бас тэр тал дээр бас ингээд зэрлэг шиг явж байгаа юу? За ингэдэж штэ нөө би өөрийнхөө ер нь бол яг сахлаа авч байхдаа сахлын машинаар аваа ичтэй. Хүш наа чин тэгэхээр нэг л тийм сонирн болоо явчих юм. Уртгацсан байгаа штэ. Тэнгууд уг хүртэл авчдаг байхгүй юу? Авчдаг байхгүй юу? Сахлын машинаар. Ойлголоо юм л да. Өөрөө болохоор нөө эсрэг хүүснийхээ хамтрагчдаар болохоор ингээд ус наастайгаа байхад гоё байдаг гэснээр өөрөө болохоор ингээд жимбээ гэдэг штэ. Яагаад муухай байдаг вэ? Эхлээ өнд болохоор өстэй хар муухай байдаг юм аа. Баваас өстэй. Хоёрдугаар яагаад байдаг? Өнөр та нар оруулах гэдэг өстэй байхаар. Тэгээ жоо даван санаад дээр ихтэй өнд болж байгаа даван санаад байдаг юм аа. Гэхдээ өнөр та нартай байсан чинь нугаа чинь тоохгүй юм биш үү? Өнөр та наргүй л дээ. Гэхдээ одоо жишээ секс хийчихэл хоёлоо дотн авчаа гэж яриа шүү. Түшигээ татчих штэ. За. Тэнгөт дөрийн шингэн мэнгийн тэр үсэндээ оролцдог ч юм уу яа нэг түрхэгддэг ч юм уу тэгээд яг дараа нэг цагийн дараа ч юм уу шээж мэхэд өрийн шингэн мэнг өнөрт гिचшээнэ. За бас ер нь жоо устай байхаар хөлрөлдөх ч юм уу ер нь жоо ихтэй муухай юм шиг надад тийм. Би бол үсээ авчдаг. За. Заримдаа зав гарахгүй урт ургацсан явж илээ тий. За. Тэгээд аваа ичдэг шүү дээ. Ер нь гоё бэлгийн уруулна гоё өөрийнх нь үтрээ нь хар мар тийм байсан ч хүүхнүүдэд битгий засуулаарай гоё байдгийг шүү гоёд нь гоё харагддаг шүү. Тийм байна те. Бас тэгж гоёор хардаг бас хуурайж магадгүй шүү. Тий. Ер нь бохон угаасаа нөгөө бүгдэнд нь таалагдуулах гэж хийгээгүй шүү дээ. Таалдсан зориулж хийсэн байгаа шүү дээ хүнийг. Тийм учраас эмэгтэйчүүд мань байгаагаараа гэж хэлээ да гэж юм уу тийм. Гоё шүү. За холбогдсон бүгд гоё шүү. За холбогдсон маш их баярлалаа. Гал байлаа. Баярлалаа. Чиний хоолой бүр амар секси тий. За баярлалаа. Чи бүр галзаа. За баяртай. Йой, халаад андуураад хөтлөгч рүү орж байна. Бас цензургаас нэг лимит гэдэг юм байгаа шүү манайх. Би яг өөрийгөө ярмаар санагдвал өөрөө ярьцдаг юм байгаа шүү гэдэг. За, гэхдээ бас их сонин те. Би анх удаага ч яг өмнө нь болохоор нэг тийм өстэй, ноостой, дуртай, дургу гэдэг юм сонсчихсан. Гэхдээ яг тэр нэг эмхтэй хүний тэр эмзэг эргэтэн дээр яг тэр өнгө энэ тэр одоо тий тулаад ярахад ихэвчлэн магадгүй ихэнх хэрчүүд наа чин тийм байх нь жоохон тиймэрхүү шүү гэж хэлэх болов гэж бодсон чинь зөвхөн шал тали юм ирчээдэг шүү. За манайхаа хотоос маш их хүмүүс сонсож байгаа юм шиг байна. Би бас түрүүний ярилцлагын хооронд ингээд коммент уншаад явууллаа л да. За энэ нөхөр ширэнгэн орой явмаар юм байна да.
Цаваар за хүн хүний л онцлог байх тоо гинэ. Тийм. Ер нь бол нэг тэр тарзан марзаны үеэс л ороод ирэх шиг бодлоо гэхгүй юу. За, өсгүй эрийн доодох ялгаагүй муухай штэ. Ямар жоохон хүүхдэн айн өөрөө түрүүн эмхтэн доодох өсгүй л муухай гэсэн ялгаагүй штэ. Тэгчэд байглаараа байж шиг ёо гинэ. Тийм. За, манай эмхтэйчүүд маань эрэгтэйчүүдийг бас юу гэж бодож байна? Сайн нөгөө захидал нь эмэгтэй хүн төр одоо ингээд тохиолдсон явдал байсан учраас эмэгтэй талаас нь ингээд ороод ирсэн. Гэхдээ одоо эмэгтэйчүүдээс асууя. Өөрийнхөө эмзэг хэсгийн үсэнд анхаардаг уу? Яаж анхаардгийг ямар арга хэрэгэлдэйн те? Одоо бас ирчүүч гэсэн эмзэг хэсгийн үсэндээ анхаарах ёстой юу те? Энэ дээр юу гэж бодож гин гэдэг ч юм уу. Энэ талаар бас сайхан ингээд те чөлөөдөө орж ирээд ярилцаарай. Гэтэ саяны хүн бол үнэхээр гал байлаа. Яг л нэг унтлагын өрөөнд л байж байгаа хэвээр хүн юм шиг санагдлаа шүү. За үрийн шингэн оролцдог гэснүүдээ гинөө. Орооцолдоо ширэлтдэг гэж байна гэж байна. Тийм тохиолдол байдیں۔ Гинэ. Надад бол нэг тохиолдож байгаагүй. За би ингээд баг залуу байхдаа гэх юм уу одооноохоос тий илүү залуу байхдаа бас янз янзын л нэг тийм хөгжилтэй адал явдалтай зүйлийг одоо бас л хүн л юм чинь ирж хаан штэ тий. Гэхдээ мэдээж нэг нь л хамтрагчтай байлаа олон жил тий. Тэгэхээр асуучлээсэн л та. За үстэн дээр үсгүүн дээр гэхээр чинь хамаагүй хайрлам чинь зүгээр л би ч юм тайртай л юм чи хамаагүй гэдэг л байсан л та. Гэхдээ сүүлд нь би тэгдэг байхгүй. За тэгвэл үсээ будч мудаад ингээ хэлбэрт оруулаад засуулж л яадаг гэсэн чинь наа чин тэгвэл асуудал шүү гэдэг. Хүн хүнээ л сонирхол юм шиг лээ. За нэг сонсогч авъя. За Оромэнд MJL радио. За Оромэнд артаа байгаа дуунуудаа унтраагаараа амар сонсогдож байна. За радио онтраагаад Bluetooth-ээс салгаж байгаа. Тэгээд уцаж ихэндээ нааж яриараа. За үчиг хэр өнгөрүүлж байна? Гадуур явж. За одоо энэ үстэй өсгөө гэдэг дээр ингээд талцаад байна л та. Тэгээд үсэн дуртай ядургүй юу? Гэхдээ ер нь бол бавашин чинь муухай штэ. Ер нь бол бас ямар ч өсгөө их ч бас муухай. За. Ер нь бол тэгээд дундаж ер нь засч явах хэрэгтэй штэ. Ер нь одоо нэг хэмжээгээр удах юм бол нэг санжил явах гэдэг. 5 мм санжи оролцох гэдэг бол яг тиймэрхүү л байх болно гэж. Тий, ер нь бол тэгээд тэн дээр анхаарч явах хэрэгтэй штэ. Зарим нь бол нэг хурцан байх шиг байж штэ. Бараг сүүлчмээр. Хурцан гэж яриа. Ер нь тэгээд эмэгтэй хүмүүс сугны хүмүүсийг авах хэрэгтэй. Муухай, сугны үстэй хүмүүс муухай. За эмэгтэй хүмүүс аваад хэрэггүй те. Авах юм бол тэгээд хатгаас матгаад ургаад замраа алдсан штэ. Тийм, яг хөө ирчүүд сугны үс нь зүгээр штэ, яахчгүй. Тий, яахчгүй. Тэгээд тэр өрөөд байж байна. Би бол аваач юу, ер нь амьдралдаа нэг авч үзээгүй. Нэх хурд юм байна уу? Гоо, миний нэг хурд ургаагүй. Тоглоом шүү. Чамд хурд ургах. Хайч үргэх юм бол. За тэгэхээр ахгүй тэгээд тэр өрөөд байж. За тэгвэл өөрөө чи хамтрагчий чинь ч юм уу, эхнэрийн чинь найз охины чинь тэр эмзэг хэсгийн үс нь үстэй байгаад байна уу, өсгүй байгаад байна уу? Засчтэй штэ. Харуулаад. Өөрөө засаад өгчдөг юм уу? Өөрөө засан л да. Өөрөө гэж танаа хүн чинь үү? Тий. За. Тэгээ хажууд нэг өөрөө засаа штэ бас өөрийгөө. Тэгээ наа чин 5 мл 1 см-аас арай хэтэрчлээ гэдэг шугам барай зогсож байдаг уу бас. За ер нь тэгээд баргад хараас андашгүй штэ. Тэгээд ер нь муухай штэ. Тэгээд ийм уртын чинь тэгээд огт усгүй тэгээд чи нөгөө секси чи шатват гэдэг нь муухай штэ. Дуугараад. Бас дуугарна. Багаж ч докторсон байгаа штэ. Дууж өгнө дарах гад. За. Өөрөө яач тасчгүй. За гүйгөө. Над дээр бол ярьдаг байгаа шүү. За тэгээд үчиг мэн стаад нэг. За үчиг сайхан өнгөрүүлээрээ. За баяртай. За. Гэтэ яг үнэхээр гоё
Илэн далангүй чөлөөтэй орж ирээд байгаа сонсогч болгондоо маш их баярлалаа манайхаа. Тэгээ манай яг манайхан ч зүгээр комментээр алаад байдаг байсан чи жоохон ичээд байна гинэ хүмүүс. Би ч гэхээр ичээд байна гэх. Мөн ёо илэг аваачих юм гинэ. Бас хөвгөлтэй гоё л биш үү те. За дараагийн сонсогч аавь. Эмжэл радио холбогдсон байна. Байна. За шүний минь. Шүний мэндэ. За үчиг хэр өнгөрүүлж байна? Гадуур явж. За одоос тэ яг жинхэнэ нөгөө нэг ярмаараа сэдвэн ороод ирсэн үү? Яг ч ихтэй саний өрөөстэй ер нь дандаа эсрэг байр суутай л. За сонсъё. Тэгээд ядаж нээлттэй байсан ч гэсэн арай ч ингэж ажиллахгүй. Яг миний хувьд бол зүгээр угаасаа өсөж нь угаасаа баг нөө 3 сард байлуу 1 сард байлуу угаасаа жоохон авч явах хэрэгтэй байлаа шүү дээ. Нөө удаа тусан нөө өвчин ороодог яадаг нөө нян бактери дамждаг байдаг. Ер нь бол эрүүл авах талаас бол зүгээр авах хэрэгтэй гэж эмчнэр ярьдаг юм байл. Ер нь бол наадхан дээр чинь би санал нэгдэж шүү. Ер нь бол тэр авах хэрэгтэй. Ялангуяа эрэгтэй хүн бол бүр авах хэрэгтэй. Хосхон хаашаа зүгээр. Тийм. Өдөрөөс нэг авах хэрэгтэй. За тэгвэл эмэгтэй хүн тал дээр юу гэж бодож байна? Хамтрагч нь ер нь өстэй байсан дээргүй өсгүй байсан дээр үү? Өстэй өсгүй ер нь бол нэг надад бол нэг асуудал байдаг шүү дээ. Тэгэл яг зөвөр хүмүүс бол тэгдэг юм байлаа нөө эвтэг гэдэг маягтай ингэж авдаг шүү дээ. Дээдэлтэй ингэ нэг нарийнхан үлдээгээл нэг. Нэг тиймэрхүү мэмэрхүү маркта. Тэр секс харилцаа тарахад бол нэг өсвөл нэг хамаагүй юм шиг байна шүү дээ. Өсвөл ер нь бол хамаагүй. Тэгээ надад бол нэг хамаагүй л сан. Ер нь бол тэр хүн өөрийгөө яаж авч явмаар энэ тэрнгээр нь л хүнсэн гэж юм байна шүү дээ, тийм ээ. Урт байна уу, нарийн байна уу, саний залууч шиг тэг хэмжээд үздэг эргүй юм байхгүй хөө. Харин тий. За маш их баярлалаа. Холбогдсонд баярлалаа. За баярлалаа. За үчиг сайхан өнгөрөөгөөрэй. За үнэхээр сонин содон те сонирхолтой сэдв байгаа зү. Тэгэд би энэ тал дээр бол яг өөрийнх нь саналыг хэлсэн байгаа шүү дээ. Болж өгвөл эрэгтэй эмэгтэй гэлтгүү одоо ариун цэвэр талаасаа бас нэг дотн харилцаанд орох чинь бас нэг соёл гэдэг талаасаа би нэгээ хүндлээд нэг жоохон ариун цэвэр талаасаа сайн одоо юу гэх юм бэ? Арга хэмжээ аваад бас ингээд авчижээвэл зүгээр юм шиг санагддээ шүү. Тэгэд санал нийлж байгаа маш олон эмэгтэйчүүд ирчүүд байгаа гэдэгт би итгэж байгаа шүү. За хөтлөгч рүүгээ чиглэхэ болоо чи эргөө юм хайшаа гинэ. Тий над руу битгий яриараа миний талаар захиа биш шүү манайхаа. Зүгээр л энэ захианыхаа дагуу өөрсдийнхөө үзэл бодлыг ингээд хуваалцсан шүү. За тэгэхгүй бол бэж бантаад чэж бантаад гэдэг шиг бөөнөрөө бандуулаад тэгээд маргаашнаас унтлагын өрөө байхгүй гэдэг шиг. За тоглоом. За сонсогч авъя. Үчимэндээ Эмжэл радио. Санаа чимэн. Янзын эмэгтэй хүн ороод ирлээ. За. Янзын үнэхээр гоё юм. За, энэ тал дээр ямар байр суурьтай байна? Эмэгтэй хүн талаасаа эмэгтэй хүн ингэх ёстой ч юм уу, эрэгтэй хүн бас юм байл зүгээрээ гэсэн ямар одоо юу байр суурьтай байна? Эмэгтэй хүний хувьд болохоор ингэдэг одоо нэг сарын бидэртэй биений нэр нь тэгэхээр жоохон ингээд юм хүү үнэр ороод жоохон юм байдаг. Тэгээд аваад сурчхаараа өөртөө ингээд хаалагдаад их гоё байдаг. Тийм гэхгүй юу? Тэгээд нэшлээд нөгөө вакс хийлээд байсан. Тийм. Жоохон өвдөнд. Сүүлийн үед нөгөө Монголд лазерын эмчилгээ ороод ирсэн болохоор тэрийг хамаар санагсан. Өөрөө хийлгэж үзсэн үү? Ер нь туршиж үзсэн үү? Тий, туршиж үзсэн. Би Японд байхад тэр лазерын татаар сонсоод хийлгэж үзсэн хүнийг бас ярьж үзчихсэн. Тэгсэн чинь тийм ингээд нэг шигтшин 10 Япон мөнгөштэй. Сандра Монгол мөнгөөр одоо нэг шигт 2500 байсан юм. За. Ингээд тоолж байгаад бүр ингээд лазер татдаг. Тийм үү? Тийм ээ. Тэгээд бүр жоохон үнэтэй тасах юм да гэж бодчихсон. Монгол хүн дээр хитээ.
Монгол мөнгөөр л ахгүй. За. Ширхэг ус 2500 төгрөг гэж. Пүү. Тэгэхээр чи одоо тэр нэг үсний уутан цуудрын тоолох юм биш үү те? Гэхдээ гайхаад өдөө бүгдийн тоолох юм өштэй. Тийм ээ бүгдийн тоолдгоо. Үшээ. Тэгэхээр чи ямар бас юу гэмдэ өөд юм уу яадын гэмээр ажил байна ачаа. Тэр даавчгүй мэн гэж хайчдаг. Тэгээ Монгол гэсэн чинь Тэсмэн сүүлийн жил бүр их одоо нэг салаанууд айгүй орж ирсэн. Тэр лазерын аппарат. Тэгээд тэр нэг лазерын аппаратыг бас судлах хэрэгтэй юм байна. Яг. Хамгийн сүүлийн үеийн одоо сүүлд 6D гэд аппаратууд гарч ирсэн байсан. Тэрнээс хойш гарч ирсэн баха. Тэгээд тэд нар чи ер нь ингээд курсэндээ 6 оролттой ч илүү тэгээд ил багсан гэдэг нэг ийм өгчдөг юм билээ шүү дээ тий. Тийм байлаа. Тэр лазерын аппаратнаас шалтгаална. Сайн аппарат бол цөөхөн удаа тэгээд найдвартай. Би яг над лазерын чинь аппаратн дээр өөрчин гэж хэлэхэд бас бүх сонсогчтой гэж хэлэхэд лазерын аппарат салоноо сайн сонгохгүй болвол манаа нэг найз очоод ер нь бол банкын ингээ ваксж яадаг юм хтэйсэн байхгүй юу. Тэгсэн чинь за энэ курс руу орно гэд эхний удаадаа аваач нөгөө газрынхаа арсыг түлээд тэгээд тэр чин түлэгдэхээр ингээд лазер чин айгу муухай хар болгоод ингээд үлдээчт юм л шүү дээ. Одоо тэгсэн чи зүгээр юм арс нь ингээд юм хар бараа өнгөтэй. Тэгэхээр энэ тал дээр үнэхээр бас мэддэг чаддаг хүн дээр нь очихгүй бол маш их хохирлыг авах юм байна. Тийм. Тэгээ салаанаа сайн судлана, аппаратаа бас сайн судлана. Сүүлийн хамгийн сайн гэсэн аппарат юм. Тэгээд чинь нөгөө үснийхэн ургалтаас хамаарат одоо нэлээд ихний ус ахын бол нэг 14-өөс 7 хоногийн хугацаатай. Ургалтаас хамаарч байгаад нэг 5 удаа орчиход үнэхээр гоё болдог. За тэгвэл хоёлоо ингээд нарийн шигтэй удаан ургадаг. За тэгвэл хоёлоо лазераас жоохон холдъё. За эмхтэй хүн учраас ингэж асууя л да. Ирчүүч гэсэн яг тэр эмзэг хэсгийнхээ үсэнд анхаарах ёстой гэж боддгоо. Анхаарах ёстой баха. Симхэн гоё. Тийм тий. Ихтэй хүмүүс нэг үсээ бас одоо тэр лазердуулж болно шүү дээ. Бас болно шүү дээ тий. Өөрөө нэг лазер ажилладаг болоо явчих яав. Тэгсэн гол нэг ингэдэй сахлын утгаар ингэ үсээ басан шүү дээ. Тэнгүүд бүр илүү бүдүүн ширхэгтэй. Тэгээд айгүй их нэг өтгөн болж байгаа юм л. Яг. Тэгээд ингээд яг нэг систем. Ихтэйчүүд. Тэнгүүд яг нэг дэлхийн харилцаанд орж байгаа үед ингээд хатгаад максимум хашируу гэдэг таг метр гэж төгсдөг юм биш. Тийм. Зөв. Би бол санал нэг байна шүү. За тэгээд танаа салон хаана гэхгүй юу? Отготын салон нэг гэж боддог шүү. За холбогцсонд маш их баярлалаа. Ярилцахад үнэхээр таатай байлаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. За тийм шүү. Гэхдээ яг энэ яг ямар газар хаана очиж байгаа маш сайн судалж байгаад хийлэхгүй болохоор чинь тэр чинь бас нарийн мэргэжлийн эмчнэр ч юм уу арьс өнгийн те яс одоо гой зүүн талаасаа бас суралцсан хүмүүс хийх ёстой шүү дээ. Тэгсэн чинь мэдхгүй хүмүүс хийгээд аваачаа миний муу найзын нөгөө газрынх нь тэгээд арьсыг нь тэр чиг нь хар болгосон байдаг байгаа шүү. Тэгэхээр болгоомжтой байцгаагаараа манайхан. За дараагийн сонсогч аавь. Шимэн дэмжил радио. За орой яасан хөөрх юм бэ? Ямар ч гоё хоолойтой. За хэр хаварч чинь хоёлаа арай жоохон өөр сэдвэр эхлэе. Одоо ажлынхаа учраас нэг хаварч дамжихгүй, ямар чадахгүй л байгаа даа. Нэг л нэг зөөндөө орж өгөхгүй л байгаа даа. Гэхдээ зарим арай ингээ гараад асахад айгүй гоё байгаа. За манай захиаг сонссон уу те? Захиаг сонссон, сэтгэл сонслоо. За тэгээ энэ тал дээр одоо ямар байр суурьтай байна? Би нөгөө нэг хосхот айгүй дургу одоос нөгөө саяны сонсогчийн хэлдэг шиг айгүй ур хараа махаа ширүүн энэ төр болчихдаг. Тэгээ тийм болохоор би бол зүгээр ингээд хайчаар засдаг. За. Тэгэхээр
Тэгэхээр нэг мөс ингээд шууд ингээд авчдаггүй юм байна шүү дээ тий. Басгачдаг гэсэн үг үү? Тийм. За. Тэгээд тассан үед бол эрэгтэй эмэгтэй ерөөсөө ялгаагүй. Тэгээ айлаас нь тасдаг байхгүй бол тэгээд ариун цэвэрлэлээс эмчнэр ч гэсэн бас хэлдэг. Тэгээд тийм болохоор ер нь айлаас нь тассан дээр За дэрэн цэвэр хоёрдугаар үнээр танаар нэтрэгээд бас дэрэн цэврийн тухай тий. Тэгээд бас нөгөө нэг арай их юм. Тэгээд тэгж чаддаг. Тэгээд өөрөө бас яг тэгж чаддаг. За тэгвэл би чамд нэг юм өөрт чинь нэг юм хоёр сонголттой асуулт хэлье заяа. Энэ бол зөвхөн асуулт шүү. Ингээд нэг юм хоёр эрэгтэй сонголт байжээ. За тэгээд нөгөөх нь болохоор ингээд бүр ингээд мөлчөөдөл ингээд аваа ичсэн заяа. Нөгөө юм зүгээр өсөхгүй, өснөөс юу ч байхгүй. За тэгсэн чинь нөгөө талд нь болохоор ингээд ширэнгэн цаашаа нэг тарцаан цаашаа залах байна заяа. За энэ хоёрын сонголтоос нэгийг аваа. Тэгээ нэгийг аваад ингээд яваарай гэх юм бол алийг сонгохоор нь? Заавал авах хэрэгтэй. Алийг нэ? Заавал авах хэрэгтэй. Заавал аавна. Тэгээд ширингээ авсан дараа нүцгэн авсан дээр. Арилгасан сонгон шиг байсан дээр гэж үү? Тийштэй тий. Би ч бас тийг сонгоно шүү. Гэтэ би нөгөө бэжэнд нэг нэтэд амраад явж байхдаа нэг тийм юм таанд орж исэн. Тэгэхэд тэр айгүй гой хүүхнээс нь дандаа тийм нөгөө амар уртас төстэй. Тэр надад их сонин нэг тийм ухаа юм шиг санагдчихсан. Эсрэгээр их сайн юм болсон. Манай нөгөө найзуудын хоёр нь амар ингээд нарийнхан болгоод нэг нь бараг зурлаа. Тий зур. Харин шоо ингээд басан байсан. Тэгсэн чинь надад хоёрт төрсөн сtig жоохон жижигхэн гэж харагдтээ. Бараг ийм амар зурх юм шиг хэтэрхий тассан байсан дараад бараг тийш тэр юм гэж. Яг ч надад нөгөө нэг тассан байгаа нэг тийм одоо тийш хэлсэн мохоос ах гэхдээ надад нэг тийм бие үнэлэгч юм шиг нэг хэтэрхий анхаарсан байгаа нэг тиймэрхүү бодол төрөөд магадгүй тий. Хүн тэгээд ойлгочгүй манай надад гэж боддог. Гэтэ наа чи бас толгоороо орж гараал явдаг бодлын нэг мөн шүү. Гэтэ би вэ штэ. Би бас ингээд үе саун оронтолтой хоттой. Тэгээ тэгэнгүүт чинь тэгэл янз янзын хэлбэр галбар тэгэл өнгө үзэмж тэ үстэй носто носгоо гэл бүх зүйлийг харж байгаа юм чам. Тэгсэн чинь нэг юм ихтэйг их заяа. Зүгээр нэг юм ихтэйг яг нэг өөрийн чинь хэлгээ баг уран зураг зурчичээ тэр ямар лаг салган дээр очиод юм бэ? Очиод байна гэж бодохоор баг ингээд өөрийнх нь тэр хэсгийнх нь нэлээд тийм үсэрхэг юм шиг байсан юм шиг байгаа. Түнхтээ тэрийгэ тойруулаа баг хамтрагч юм уу крашхан баг портрет буюу хөргийг нь зураа ийцэн байши баг л хүний толгой байсан шүү дээ эрэгтэй хүний. Би нүдээ салгаж чадахгүй тэгээд хараад харж бас эвгүй шүү дээ. Гэтэ тийм зүйл Монголд нэг ширхэг хүн алхаад явж байна. Тийм тэгэхээр энэ бол урлаг болчихжээ нэрээ. Одоо бид нар л хаа л гэж байгаа болохоос үнэхээр чадчих шүү дээ. Яах юм тийм биз дээ. Мэдээж өөрөө анхаарал чадчихвал бас болох байх. Гэхдээ мэдгүй би зүгээр нөгөө нэг жоохон хөөхд байхаас нөгөө нэг бие үнэлэгчнэр өөртөө амар их анхаарал татж бусдыг ингээд нөгөө сонирхолтой байдлаар татдаг гэдэг нэг тийм юм. Одоо мэдээ юу гэмдэ нөгөө тийм сошиал медиа интернет сонсчихсан болохоор яг нэг Нэцдэг хөөч тэгээ батчих тэгээд авирч. Тийм яг. Тэгэхээр надад нэгтлээ ингээд нэг натурал буюу нэг өөрөөр юм шиг. Гэхдээ нэг юм тодорхой хэмжээний гоё ингээд тассан. Нэг түрүүний хүний ярьдаг нэг шагуун гэдэг шиг. Гэхдээ хөрөнгөд ингээд цэвэрхэн тассан байх нь бол зүгээр санагддаг.
Эмэгтэй жаа. Төрөний өмч бараг л унтлагынхаа өрөөлөө орохдоо л харин орой аль шугам маань нэ. Тэр ярэ. Харин тэ нөгөөд нь хэмжүүлэх айл орж идэг. Эмэгтэйдээс нөгөө том янз бүрийн ховц одоо ялангуяа эмэгтэй хүмүүстэй. Аха. Ховц өмсгчэндээ тохирсон дотор өмсгчтэй холбоотой бас мэдээж тодорхой хэмжээгээр засах тэгээд. Тэгэхгүй л тэгээд ингээд тийштэй байсан байна шүү. Цон чи яаж л халдаг үлээдэ гэж. Доороосоо партал хэцүү. Дулаалтай л хэцүү биш. Түрүүний хамгийн ихний тавьдаг хоёр сонгостоо хоёлаа надад бол хэцүү байсан. Гэхдээ яаж чадсан. За гэхдээ хараа хоёлаа ингээд өнөөдрийн хувьд болохоор за өсний засал юм байвал зүгээр ч юм уу тийм ч юм уу гэхдээ нөө хитрхи ингээд өөрийнхөө яг тэр хэсгийг өвсөн дээр анхаарал тавиад ингээд зассан хүмүүс болохоор бие хүндлэг шиг харагдаад байдгаа гэж ярьж штэ. Гэхдээ бас нэг юм гадаад үг гэдэг байхгүй хэлцүг. Эмэгтэй хүнд хэлж байгаа юм л да. Гэртээ эхнэр байгаад орон дотроо бие хүндлэгч вэ гэж байгаа байхгүй юу? Тэгэх юм бол гэрлэлт чинь насан туршихаа гэсэн үг байдаг шүү. Тэгэхээр хамтрагчтайгаа ярьж байгаад яг чи яалгамаар байна. Ааха. Тийм. Гэхдээ тэр чинь хоёр биендээс хаашаа өгч байгаа зүйл болохоос биш ямар тэтгэр гараа битгэж байгаа асуудал биш дээ. Тийм шүү дээ. Тэгээ ер нь хин чамаатай энэ төр гэдэг. Амар хов бацаас. Тухайн өөрийнхөө мэдрэмжээр хоёр биендээс гоё байхын чухал болохоос бус нэг тань биш шүү дээ. Тэгэхээр тэрийг энэ гэж юм гэж ингээд би нэг контролд байж юуныхан татаа хэлж байгаа юм. Ааха. Зөв шүү. Санал нэг байна. За маш их баярлалаа. Холбогдсонд баярлалаа. Дахин орж ирж байгаарай заяа. Жохон айгуу гоё мүлжүүртэй ярьж шүү. За үчи сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. За манайхан бол гоё шүү. Манай унтлагын өрөөнийхэн бол зүгээр л цаанаасаа нэг ярьслан барсан мэддэхгүй те гэхгүй юу. Үнэхээр гоё хүмүүс байдаг шүү. Тэгэхээр та бүхэнтэйгээ 1-ээс 5 дахьын хооронд орой болгон ингээ яг энэ цаг мөчид ингээ балаарч идэрээд яг яадын хүний амьдрал тохиолдог асуудал юм ч те. Яриад ингээ соход үнэхээр урамтай байдаг шүү. Бас дэмждэг бүх сонсогч нартай, бас лайв үздэг үзэгч нартай маш их баярлалаа. Тэгээд энэ хүрээд манай өнөөдрийн унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр би та бүхэнтэйгээ маргааш үдшин хөтөлбөрүүдээр уулзах болно. Тэгээ маргаашийн сэдв болохоор эротик киногаа. Тэгэхээр эротик киногоор дахиад уулзцгаая манайхаа. Тэгээд хамт байгаараа. Тэгээд бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Баяр та.